Ер нь ингэж хэлж байгаа хүмүүсийг бас бүрэн үгүйсэх боломжгүй. Учир нь бид энийг бүрэн зохицуулж чадаагүй. Яг тухайлсан coin, token, крипто хөрөнгийн тухай хуулийг бид одоо гаргахаар улсын их хурал дээр ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Тэм учраас зохицуулалтгүй учраас энэ зах зээлдэл бол өнөөдөр Монгол улсын хувьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад хүн амын орлого, аж ахуй нэгжийн харилцаа, иргэний хоорондын харилцаа, иргэн аж ахуй нэгжийн хоорондын харилцааны ерөнхий зохицуулалтуудад хамаарагдаж яваа гэж би ойлгож байгаа. Ийм учраас энэ зах зээл дээр хэн гаргах вэ, хэн гаргахгүй байх вэ, хэн нь хэдийн хэмжээтэй гаргах вэ гэдэг яг тухайлсан зохицуулалт байхгүй үед тодорхой этгээдүүд тэрхүү иргэдийн энэхүү эрэлтийг далимдуулж дурын этгээд гаргаад иргэдийн мөнгийг үнгүйдүүлэх, иргэдийн мөнгийг завших ийм байдал үүсэх орон зай бол тодорхой хэмжээнд байгаад байгаа нь энэ зах зээлийн өнөөдрийн гол эрсдэл. Энэ орон зайг олж харсан хэсэг маань ерөнхийдөө энэ бол дуурийн схем юм байна гэж хэлж байгаа. Энэний эцэст нь хэлэхэд бол хэн гаргаж байгааг л маш сайн ажигл тодорхой хэмжээний санхүүгийн баталгаатай, тогтолцоотой хариуцлага хүлээж чадах ус, ёс суртахуун хэм хэмжээг барьсан тэрхүү гаргагчийг л coin эзэмшигчид маань, coin хөдөлтөн авч байгаа иргэд маань илүү их харах хэрэгтэй. Ингэж та өөрийнхөө өрөнгийг урт хугацаанд, богино хугацаанд хамгаалах юм боломжтой шүү гэдгийг хэлмээр байна.